би Төмөр замын 20 дугаар сургуульд 10 жил байхдаа энэ спортод орсон. Тэгээд миний төрсөн ах маань Ихватер гэж хүн байсан. Миний надаас 2 ах одоо талигаж басал доо миний ах. Тэгээд тэр маань боксонд явдаг байсан. Тэгээд дандаа явж дандаа дагаж бокс үздэг. Бас л банд өгш юм аа шав байсан. Тэгээд би үзээд явдаг болсон болохоос яг өөрөө энэ спортод орохдоо манай 10 дугаар ангид байхдаа би 17 тоо энэ спортод орсон. Тэгээд манай нөгөө параллел ангид хажууд ангид байдаг найз маань Нарантуя гэж манай спортын мастер, олон улсын хэмжээний мастер Нарантуя маань намайг энэ спорт сургуулиас залуучдын авраг болох тэмцээн болох гэж байгаа. Чи дандаа бокс үздэг. Нэг удаа чи тоглоод үзэхгүй юм уу? Сургуулиас баг гарах гэж байгаа гэдээ хэлсэн. Тэгээд би тэр багт нь орж 54 кг-аар энэ жинтэй 10 дугаар ангид байхдаа 54 кг жимээсэн. Тэгээд энэ спорт орсон төгтөө. Тэгээд банд өгч дээр анх очиж байсан. Тэгээд анхныхаа орсон тэмцээнд 3 ялж төрүүлсэн. Ер нь банд өгч маань ах их чинь оюутан байхдаа ах чиндээ амьдардаг манай одоо хөрш айл байсан. Тэгээд банд өгч маань аав нь бас боксинг спорт тэр үеч хүмүүс ойлгодог дургу байсан. Тэгээд манай аав ээж залуу байж тэгээд манай гэрт боксынхон бэлийг нууж тавьдаг. Тэрүүгээр навх дээр тоглодог. Тийм байсан бүр багасаа боксинг бэлээ одоо мэдэрч өссөн гэх юм уу да. Тэгээд банд өгчгаа багасаа мэднэ. Тэгээд 10 дугаар ангид анх боксд орохдоо банд өгч дээр очиж орж ирсэн. Анх удаа бэлийн өмсөд олооны дундуур ингээд эринг рүү явах шиг хэцүү юм байдаг юм билээ ичээд. Тэгээд эрингэнд дотор орчгаар хүн бүх юм мартчихдаг. Яг өрсөлдөчөөд бодоод одоо тэр үнтэй яа тоглох вэ гэдгээр боддог болохоос биш. Тэр үедээ тийм юм болж байгаагүй. Харин бэлийн өмсөд тэр олооны дундуур явхад тэр эринг хүртэл хооронд тэр зайд хэцүү хүнээс ичээл бие бариад алхаж орж ирсэн. Тэрийг яриасаа мартдаг. Хамгийн анх Монголдоо бол одоо намайг дөнгөж 10 дугаар ангид төгссөн. Хүүхд тэгэл ерөөсөө 6 сар явж байхад намайг улсын шгшээ авахд авсан. Тэгэхэд олон улсын хэмжээний мастер Отгонбаяр ахтаар шууд одоо нэг жингийн өрсөлдөгч одоо тамирчин болгож 57 кг-нд шууд намайг авчихсан. Тэр үед тийм ундаг олон улсын хэмжээний мастер болсон үнтэй. Би спортын зэрэгч байхгүй хүн. Тэгээд шууд шгшээ авахд орж тэгэхэд байхад надад бол шүнд байсан. Дараагийн юу 82 онд Болгарт би дэлхийн авраг хүнтэй анх таарж Адольф Орта гэж миний жингийн тамирчин 60 кг-нд анх таарж тоглож хожигдчихсэн. Тэгэхэд бол анх одоо 2 дэлхийн авраг хүнтэй одоо тоглох гэж байна гэдэг. Тэгээ би тоглоод 4-1 харьцаагаар ялагдчихсэн. Тийм байсан. Тэгээд ер нь давхарцсан тавгаар бол би ер нь олимп дэлхийн авраг олон хүнтэй тоглож исэн. Ялж ялагдж явсан. Тэгээд тэр одоо Адольф Орта гэж Кубын тамирчин олимпийн хурал медальтай дэлхийн 3 удаагийн аврах хүн. Тэр хүнтэй би 2 ялж 2 ялагдсан. Тэгээ бас олимпийн 3 удаагийн аврах Адольф Анхел Эрера гэж бас Кубын тамирчин тэр хүнд 84 оны олимпийн орон зохиогдсон Кубад болсон тэмцээнд найрамдал 84-г тэмцээнд би бас тоглоод тэр хүнд уг нь бол би өөрөө ялцлаа гэж утсан. Тэгээ Кубад тоглож исэн болохоор 16 мянган хүнтэй стадионд тэгэд Фидел Кастро ирээд үзээ сууж байсан. Тэр үед тохиолдолд тэр хүнийг би ялж чадаагүй. 3-2 харьцаагаар ялагдчихсан. Би 79 онд бокс тоглоод би 81 онд 2 жил тоглоод спортын мастер цол авсан. 83 онд олон улсын хэмжээний мастер цол авсан юм байна. Тэгээ манайх чинь тэр үеийн сонирн байсан. Чанга хэцүү дүрмтэй тэгээд дээдлийн тамирчдах мундаг хүмүүс байсан. Тэгээд би ч одоо 6 удаа л улсын авраг болсон. Тий. Залуучуудын улсын авраг нэг 2 удаа болж ирсэн. Бидний тоглож байгаа үед бол боксинг спортыг ярьдаг байсан. Тэгэл хүмүүс нөө бараг л гар үсгэж сурчиж ордог гинлээ гэдэг. Тийм байдгүй спорт үнэхээр яз зоргийн сайхан спорт. Тэгээд яг хүмүүс Ахмад бол тэр үед чинь нэг бокс тоглодог нэг хулиган гэж ойлгодог. Хулиган гэж одоо хулиган гэж цахилгаан хүмүүсийг хулиган гэдэг байлаа шүү. Тэгээд Орос үг юм да. Тэгээд боксыг бол их хүмүүс нэг олигтой хүлээж авдаггүй байсан үед бол би боксд орж ирсэн. Яг үнэ хэлэхэд миний аав, миний ээж хоёр спортын төвөөрт нэг удаа орж үзээгүй.
Анх би бокст явж байгааг хэлэхгүй. Бүхэд явж байгааг хэлээд энэ бокст явж исэн тийм төвхтэй. Тэгээд аав нэг өдөр миний аав нисгч хүн байсан юм л да. Тэгээд нэг өдөр телевизээр үзээ сууж байсан. Би улсын аваргаар финалд одоо тэр Отгон байрахтаа тоглох гээд өсөлдөх гээд гараад ирэхэд үгүй нөгөө нөхөр чинь зодоо яж явсан байж тэгээд телевизээр унтраж исэн гэсэн. Тэгээд мэдсэн юм байл. Өмнөд Солонгосын нийслэл Сеул хот Олимпийн зочдыг хүлээж авахд бэлэн болжээ. 4 жил тутамд нэг удаа болдог дэлхийн спортын энэ том наадамд олон улсын олимпийн хорооны гишүүн 160 орны тамирчид оролцохоор хүрэлцэн ирж байгаа нь урд өмнө байгаагүй өргөн цаг хүрээнд хүрч байна. Энэ бол зөвхөн спортын төдийгүй улс түмний эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болно гэж бичиж ярьж байгаа нь бүрэн үндэстэй хэрэгэ. Би 88 Олимпиас медаль авсан 88 Сеулийн Олимпиас медаль авсан 26 настай. Одоо тамирчны боксын хувьд бол нэг залуучсан спорт тэгээд 26 настай ер нь хөшөрсөн хойно авсан да. Тэгээ миний 80 онд ч Олимпиад Отгон байрах маань явсан. Тэгэхэд би дөнгөж ороод жил болцсон байсан Отгон байрах. 84 оноос 86 оны үед бол хооронд спорт төдөөд залуу насны хэдхэн тамирчны нэг оргил үе гэж байдаг. Би 84-өөс 86 оны үед л аваа гайгүй байсан уу гэж боддtiin одоо. Тэгээд 84 онд Олимп болоогүй. Тэр үеийн одоо бүх тамирчдад одоо нийгмийн золиос болж хоёр систем байснаас буруугаас болж Олимп бойкотлж тэр тэмцээнд Олимп үзээгүй би 84 онд Кубад мөнгөн медаль авсан. Тэгээ 88 онд Сеулийн Олимпиас хөрөлт медаль авсан. Тэгж л анх орж ирсэн тэр үед миний чинь 39 хүн орж бид 3 ялж хөрөлт медалийн олзлон гэж байсан. 1988 оны 9-р сарын 15 бид бүхний сэтгэл догтлуулсан баяр түүж боллоо. Энэ өдөр зуны 24-р Олимпийн спортын төвд эх орныхоо төрийн далбааг мандуулах ёслолд оролцлоо. Өргөн хүндэтгэлтэй энэ сайхан үйл явдалд манайхан бүгдээрээ баяр хөөр болон сэтгэл өөдрч дэлхийн 5 твийн 160 орны өнгө олголон намирах олон далбаан донд манай далбаа хамгийн өнгөтэй, хамгийн жавхаатай нэмшиг санагдаж байж лээ. Түргхэн Олимп эхлээсэ. Тамирчдынхаа ялж дийлж байгаа зургийг бушуухан авах юмсан гэж догтлон өөрийнхнийхөө зургийг дурсгалын байдлаар авсан маань гинэ. Хөрөлт медалийн төлөө манай Монголын боксоос 3 хүн хөрөлт медалийн төлөө тоглох гэж байсан. Тэгээд би хамгийн ихнийх нь хөрөлт медалийн төлөө тоглолтын хамгийн нөгөө 3-аасаа төрүүлж би тоглох байсан. Нөгөө 2 маань алтан уяг алтан сүх залуучууд. Тэгэхээр чинь би 26 таг өгшин гэж байгаа юм л та тэр үедээ. Тэгээд тоглоход яг тоглоод дууссан. Тэгээд хин ялсан бол хөрөлт медаль авах хөлөө те ялсан болов ялаагүй гэдэг. Тэгээд шүүгч ингээд 2 тамирчны гарыг барьцсан чинь их удах шиг санагдсан. За би ялаагүй ч байсан. Миний дараагаар бас 2 дүү маань байгаа юм чи. Баг хамтална бол боддог бид чинь нэгэн ч гэсэн юм авчих юмсан гэж боддоо. Яг өөрөө бодохгүй. Тэгээд би өөрөө тэр багийн ахлагч байсан. Тэгсэн чинь 5-0-ын харьцаагаар яллаа гэд миний гараг өргөхөд үнэхээр баярлалаа. Багштай ч өсөлжсэн. Тэгээд тэр үед намайг бол Олимпиас медаль авахаас өмнө бол дандаа бүхчүүд авдаг байсан. Тэгээд бүхөөс өөр төрлөөр одоо Монгол хүн ийм олимпийн төвшөнд, дэлхийн төвшөнд хүрцэж медаль авах болцоотой болсон юм байна. Монголын бокс бол одоо ийм хэмжээнд хүрсэн юм байна гэдгийг бол би баталж өгсөн гэдэгтээ би баярлж багш нартай баярлж явдаг. Хамт олонтой, сайн хамт олонтой, сайн өрсөлдөгч нартай байсан. Манай Жингийн, Батбаяр, Аюур, Ганхуйг гэдэг одоо зарим нь одоо энэ нартуучлаа ер нь тэр үед 60 тоглож ирсэн. Ганбаатар гэдэг одоо миний үеийн тэр найзууд одоо бүгд надад маш их сайн миний бэлтгэлийг хангаж өгсөн. Учираас би юм авсан гэж боддог. Хүсэн хүлээсэн өдөр ч ирлээ. 9-р сарын 17-ны нардаг сайхан өдөр цөвлөж үлгүй цэлмэг сэвжих салхигүй намуухан байлаа. Зуны 24-р Олимпийн нээлтийн ёслол Солонгос үндэсний Шаазан варын хэлбэрээр болсон бомон хүний суудалтай цэнгэлт хүрээлэн боллоо.
нам төгс эрхэм хүндэтгэлийн байдалд болсон энэ ёслол эртний уламжлалт их ингэргийн нэжигнэнд нарны мэд хэмээх солонгос үндэсний бүжгийн наадмаар эхэлж улмаар яруу зохицол хөгжмийн аялгаунд тоглолтууд бие биенээ төрөн залгаж урдаг спортын цог хэмрийг илтгэж байлаа. Дорн дахны үлгэр домгийн баатар луу амьлан наярсахад наадамчин олон ихэд сэтгэл хөөрөн баярлаж байлаа. Олимпийн нээлтэнд би азтай тохиолдолд Японы киноныхны худалдаж авсан байрныхын хэсэгт ороод зогсчихжээ. Зохицуулагч ирээ та Японог гэхээр нь хэл мэдэхгүйгээр далимдуулаад толгой дагчихсан чинь ганц хүнийг нэг сэжиглэлгүй яваад гисэн тул миний байр чагсаал ёслолын зургийг авахд их ашигтай болсон юм. Тамирчдын чагсаал солонгос үсгийн цагаан толгойн дараалалаар явсан. Орон бүхэн өөр өөрийн өвөрмөц хоцтой. Улс үндэснийхээ төрийн далбааны араас баяр хөөртэй явж өнгөрч байлаа. Энэ олимпиадын анхны өгөөд эцсийн олимпиад 88 он бол тэгээд тамирчин байх хугацаагаа ярьж байна л да. Тэгээд 88 онд анх олимпиад очиход бол үнэхээр тэр одоо ер нь олимпийн түүхэнд бичигддэг энэ хамгийн зөв зохион байгуулалттай хамгийн олон орон оролцсон сайхан олимп болсон гэж ярьдаг. Тэгээд энэ олимпиад би Жинмижинд 39 хүн байсан. Эхний тойрогтой би хим өргөөд, гоц мөргөөд тэгээд хоёрдугаар тойрогтой би Венесуелийн тамирчинтай тоглосон. Одоо нэрийг мартчих. Тэр үнийг шүүгчийн 5-0 гэсэн үнэлгээгээр ялсан. Хоёрдугаар тойрог, гуравдугаар тойрогтой би Европын аварга дэлхийн цомын хурал медальт нэг бас манай Монгол дээр төрүүлж исэн. Залгоо нэр нэмлээ. Тэгээ Унгарийн тамирчныг би хүн цохилтоор ялсан. Тэгээд хурал медалийн төлөө 4-р тойрогтой Мароккын тамирчин Маржуан гэж одоо дэлхийн цомын аварга тэр хүнийг шүүгчийн 5-0 гэсэн үнэлгээгээр ялж хурал медалийн болцлон гэж байсан. Тэгээд 6-р тойрогтой би тэр юуны Шведийн тамирчин Грамне гэж хүнд шүүгчийн 3-2 гэсэн саналаар ялагдчихсан. Тэгээ мөнгөн медаль авч таагүй тэгээ хурал дээр үлдчихсэн. Тийм. Манай чагсаал үндэсний онцлог өмсгөл төрхөөрөөч тэрүү үзэгч олны болон зурагчид сэтгүүлчдийн анхаарлыг баггүй татж байсан надад их сайхан санагдчихлаа. Бээжинд угаад бид нар галт хийгээд наашаа иржсэн. Тэгэл бууж ирэхэд ерөөсөө бидийг сайхан хүлээж авсан дэх юмда. Тэгээд биднийг юунаас вокзал дээр буулгаж аваад шууд автобустай тэр үчид хариуцлага гэж одоо хэсвэрхий цэсний үчин тийм байсан. Тэгэл гэрт чариулахгүй биднийг шууд спортын одоо тэр үчид одоо биеийн тамирын спортын улсын хороо гэж байсан. Биеийн тамирын спортын улсын хороон дээр авчираад хурлын зааланд оруулаад бүгдээр ингэ загинж ирсэн. Та одоо тэмцээнд муу оролцлоо. Тэмцээнээс медаль авсангүйгээд. Тэгээд бид нар сууж байсан чинь би ч гэсэн дунд нь орцсон загнуулаа сууж байсан гэсэн. За ганц медаль авсан хүн ингэж яагаад гэрт нь хариулъя гэдэг намаа гаргаад явуулж ирсэн. Тэгээд тийм л байсан. Олимпийн далбааг залан мандуулах ёслол. Энэ их үйл явдлын хамгийн хүндлэл төгс эрхэм бэлгийн нэгэн эхлэл болдго юм байна. Олимпийн нээлт хаалтын ёслолтыг телевизийн 100 компани
Байгууллагууд өөр өөрсдийн хэрэгслээр манай гарагийн 3 миллиард хүнд хүргэнэ гэж тооцоолжээ. Энэ бол хүний орчтон ямар их хөгжил дэвшилт хүрсний багтаа үзүүлэлт мөний дээр улс түмэн харшилтан сөргөлтөхөөс ЭВ-ийн замд орвол үр өгөөж нь хичнээн дэлгэр болохын яруу жишээ гэлтэй. 2947 гүйчид 4163 км замд 62 хотоор буйхаалсан Олимпийн бамбарыг өнөөгөөс 52 жилийн тэртээ 1936 онд холын зайн гүйтээр Олимпийн аврах тогтоож авсан 76 настай Китин Сон их цэнгэлт хүрээлэнд өртөөлөн залж 19 настай оюутан эмэгтэй Лим Чүнд шилжүүлснээр Олимпийн бамбар аны бөх агаан өндөрлөж асан дэгчхийн ёслол шилжлээ. Ийхүү өрнөн бодорсон их Олимпийн гэрэл бамбар Сеулийн тэнгэрт 16 хоног асан дэгжиж од хиймэр амжилт ялалтын сүдийг тэтгэн гэрэлтэх болно. Тэгэхээр миний дараагийн олимпиад чинь манай баяр сайхан манайх 90 Монголын боксыг дунжинд ер нь дэлхийд хинтээч тоглоход хинэж хэмжээнд тоглолцдог. Тэгээд манай Отхон Байрах маань 57 кг дэлхийн авраас мөнгөн медаль авсан. Үе түм маань 60 кг дэлхийн авраас мөнгөн медаль авсан. Баяр сайхан битүүр 60 кг олимпийн хүрэл авсан. Алтууяг багш маань Батүлэг ах маань Азийн авраг бас л 57 63 кг байсан. Би чинь бас 63-т Азийн авраг болж байсан. Ер нь 57 63-т бол ер нь манайхаас одоо дэлхийн авраг болсон одоо лавга маань мэргэжлийн боксын дэлхийн авраг болсон лавга маань бас л 57 60 кг тоглодог байсан. Одоо Цэвэн Прүп байна бас дэлхийн авраг болдог. Энд чинь бас 54-өөс ихээс 57 сая одоо бас л мэргэжлийн боксын дэлхийн авраг. Тэгэхээр энэ манай Монголын хүний дундаж юм шиг байна. Бид гэж ойлгодог. Би 88 оны Олимпиас тэгэл би ирээд ер нь болиё гэж бодсон. Хөшөрчлөө одоо ер нь болиё. Зодог тайлаа гэж. Тэгээд тэр үед ирээд би одоо тэр үед одоо тоглогч тасалжуулагч одоо график тренер гэдэг. Тэгэхэд өдөөс өмнө би спорт сургуулийн төв дээр хүүхдүүдтэй ажилладаг. Бишгдэр багштай 30 хүүхэд аваад бэлтгэл хийлгэж байсан. Тэгээд нэг анги аваад тэгээд үтээс хойш нь тасч юугаа бэлтгэл өөрөө шгшаа дээр бэлтгэлээ хийгээд тэгээд явдаг байсан. Тэгээд ер нь ч болио доо гэж бодож байсан. 89 оны 2 сард надад спортын гавьяаст мастер цал өгсөн. Батмут дараагаас би цагаан сарын битүүний өдөр орж авч ирсэн. Ганцаараа. Тэгтэл Батмут дарга за дараагийн ямар тэмцээн мэн амжилт хүсье гэдгсэн чинь би өөрөө хэлчихсэн одоо би ингээ бараг тасчулж болсон гэж хэлчихсэн чинь хажуунаас Даштавдан дарга гэж манай тэр үед манай бие тань спортын орон дарга байсан. Тэр хүн сайхан хүн байдаг. Би их баярлж явдаг. Миний хажуунаас надаас төрүүлээ хэлсэн. Тоглох тасалжуулагч хийж байгаа. Одоо хамгийн ойрхон одоохон ингээ Азийн авраг болох гэж байгаа гэдэг. Тэгсэн чинь Батмут дарга за тэгвэл Азийн авраг болгоорой гэд надад гар барьцсан. Тэгэхээр чинь би шууд нөхдүүдтэй ажиллахаа болиол тэгээд шууд дарагтайгаа цуг засгийн газрын хотноос гарч ирэл шууд зааланд ороод зайлуу жингээ үзэх гэдэг. Би тэгэл шууд уцаа талиал жингээ үзсэн чинь 75 кг хэлсэн байсан. 60 тоглодог хүн чинь. Тэгээд багшаа бод тэгэл одоо Азийн аврагт болох ор гэсэн шүү авраг болоорой гэсэн. Ерөнхий дарга хэлсэн. Тэгсэн багш маань чи 60-д орж чадах гэсэн би 60-д орж чадахгүй 63-т л оруулъя гээд орё гээд. Тэгээ би 2 сарын дотор 12 классч Бээжинд Азийн авраг болж ирсэн. Тэгээд 89 онд одоо Азийн авраг болоод за одоо би багшаа одоо 10 жил тоглолоо одоо болиё гэсэн. Тэгээ 3 сарын дараа 6 сарын дараа юу болох гээд байна. Москва дэлхийн авраг болох гэж байна. Тэнд орчих гээд. Тэгээд дэлхийн аврагт очиод би бас яг 2 ялаад
3 дугаар тойрогтой яг хүрэл медалийн төлөө тоглоод ялгтаа тэгээд би дэлхийн аврагаас медаль авч чадаагүй. Тэгэл 86 оноос хүртэл чинь тэр хүртэл миний ордгоо тэр дэлхийн авраг хүртэл болдог байсан. 4 жил нэг удаа болдог байсан. 89 оноос хойш 2 жил нэг удаа болдог болсон. Тэгээ би дэлхийн аврагаас медаль авч чаддалгүй. Ер нь босод оролцсон бүх тэмцээнээс медаль авсан шүү. Анх гадагшаа гарч тоглолттой бол би 80 онд Польшид болсон залуучуудын тэмцээнд очиж, олон улсын тэмцээнд очиж төрүүлж анх гараад алтан медаль авч ирсэн. Тэр үүндээ баярлалаа. Тэгээд тэрнээс хойш Германд жил болгон болдог. Германы одоо тэр үеч 2 Герман байсан. Ардчсан Германы химийн үйлдвэрийн хот. Тэгээд химийн үйлдвэрүүд одоо тэр тэмцээнийг спонсорлож их том одоо манайхны боксын холбооны одоо юунд бол А классын тэмцээн гэж явдаг. Олимп одоо дэлхийн аваргын дараа ордог. ТV аваргаас илүү тим тэмцээн байдаг. Олон орн оролцдог. Олимп дэлхийн аваргууд их очдог. Ийм тэмцээн. Тийм Германы химийн цомгийн тэмцээнд би 82-оос 86 он хүртэл би оролцсон. Тэгэхэд би энэ тэмцээнд хайлыгийн тэмцээнд 83 он төрүүлээд 86 он төрүүлсэн. 2 одоо алтан медаль авч 85 онд мөнгөн медаль авсан. Ийм. Тэгээд 80 бас хажууд бас өрмөнд яг цуврал тэмцээнүүд дараа нь бас өрмөний алтан бүс гэж баг дэлхийн аварга гэж явдаг байсан. Тэр тэмцээнд би 83 онд төрүүлсэн, 86 онд бас төрүүлсэн. Тэгээ 85 онд бас алтан бүсээс бас мөнгөн медаль авч ирсэн. Одоо тэр алтан бүс гэж бас том тэмцээн. Миний банд багш 74 онд төрүүлж ирсэн юм билээ. Би 84 онд төрүүлж багшийнхаа тавц. Одоо Монголд тэр алтан бүс бол одоо 3 байдаг. Надад 2 нэг нь миний багшд байгаа. Ер нь энэ дээр би бас баг хамт олно хэлэхгүй болохгүй л дээ. Зөвхөн би одоо энэ чи бийл гэж яриад байна. Тэр үед манай боксын бидний дээдлийн үе гэж та мундаг улсууд бидний их хайрлж тийм сайхан хүргэж манай отгон байрах ялангуяа намайг дандаа юм зааж өгдөг байсан. Тэгээд миний багш одоо Батбаяр багш, Алтан ууг багш маань би ерөөсө банд багш дээр 6 сар болоод л жигшээ өдөр очсон юм байна. Тэгэл миний тэр энэ 10 жилд бол одоо боксоор тоглоод 10 жил болоход одоо 6 сард банд багш дээр үлдсэн бүх хугацаанд би Батбаяр багш, Алтан ууг багш хоёр дээрээ байсан. Тэгээд энэ хоёр ялангуяа би Батбаяр багшаа энэ дэх онцч хэлмээр байна. Миний бараг л хураа аав шиг болцсон юм хүн. Энэ хүн намайг энэ хүн дээр эмслэн гаргахад энэ сайхан багийг ингэж бүрдүүлэхэд энэ хүний нөлөө Батбаяр багш, Алтан ууг багш маань нөлөө их мундаг байсан. Баг хамт олон маань өнөөдөр юм эмслэнд үгээд одоо ингэ яриа сууж байна. Бокстой одоо тэгэл бүгд манай хамт олон чих хамт сайхан хамт олон шүү дээ. Банк энэ одоо ч хүртэл бүгд боксоо болцсон ч гэсэн холбоотой байдаг. Тэр дундаа би боксохноос одоо намайг анхаарал боксд орсон Наранчаа маань одоо манай 10 жилийн нөгөө ангийн хүүхэд найз төмөр замын 20 дуус хүрэлж байсан болохоор тэгээд бас яг жин ойрхон байсан. Тэгээ бас их төвчээртэй би амар жаргалаасаа их юм сурдаг байсан. Яг өөрийнхөө доотлын юу гэж байр сайхантайгаа их дотно байдаг. За манай их хот бол үнэхээр одоо сайн тамирчин. Одоо боксын спортоор бол одоо ер нь бол одоо боксын бүхэл техникийг бол өөртөө шингээсэн юм тамирч. Өөрөөр хэлэх юм бол одоо хурдтай бол хурдтай, хүчтэй бол хүчтэй, техниктэй бол техниктэй. Дэлхийн одоо ямар ч тамирчинтай одоо ямар ч арга барилаар тоглолцдог юм тамирчин. Одоо ч энэ тэнд бидний шүүгч хийгээ явж байхад бол одоо танаа нөгөө их бат нэрийг мэдэхгүйсэн ингээд тоглолтоор нь тэр одоо байгаа юу хийж гэн гэж асуудаг. Ер нь бол одоо их бат шиг юм одоо авьяастай хурдтай юм сайн тамирчин болоод энэ хотоос хойш бол ер нь бараг төрөөгүй. Үнэхээр одоо тийм зөрөгтэй дайч хинээс ч айдгүй ингэ тоглодог ийм хортой шартай ийм тамирчин. Би их баттай бол бас их олон тэмцээнд хамт оролцож байсан. Бид хоёр жин ойролцоо болохоор одоо бас бэлтгэл сургууль бол банк хоорондоо хийдэг. Би юуныхаа амжилтанд бол одоо бас тодорхой хэмжээгээр бол нөлөөлсөн гэж бол би ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол одоо их баттай бол бэлтгэл хийхэд бол одоо дэлхийн хэмжээний тамирчинтай бэлтгэл хийнэдэг бол одоо тухайн тамирчинд бол одоо бас нэлээд тийм өрөөгөөчтэй ийм байдал байдаг. 85 онд Германы химийн зам тоглоод одоо ингээд тийм хамтарсан бэлтгэл тэмцээнд бол оролцсон.
Тэнд бол одоо би энэ хотыг бол санддаг. Германчууд бол энэ хотод бол их сайн. Ягаад гэвэл одоо Германд болдог одоо химийн цом гэх тийм одоо алдартай тийм тэмцээнд бол энэ хот бол 2 удаа төрүүлж 1 удаа мөнгө медаль авсан. Германууд бол одоо энэ хотыг дуудна мөн нэргүү гэж одоо аавар дууддаг. Тэнд бол одоо Кубын тамирчин Гонсалестэй тоглосон тоглолтыг бол би санддаг. Гонсалес бол одоо дэлхийн авраг одоо бол дэлхийн 1 номерын тамирчин гэж болно. Ахтай бол энэ хот тэр хоёрын тоглолт бол үнэхээр одоо санаанд одоо үнэхээр одоо мартагдахааргүй тийм сайхан тоглолтыг бол байсан. Бүр тоглолт дуусны дараа ч гэсэн одоо германчууд бол алгадчихад бол энэ хотод баяр хүргэжсэн. Энэ хот бол одоо 3-2-оор хожигдчихсэн. Хажуугийн 5 шүүгчэнд одоо 3 тэр хүнд ялдагод 2 над ялдагсан гэсэн үг л дээ. Бид нар бол шүүгчгүй очсон. Тийм манайхын тэр шүүгчгүй явдаг байсан юм. Шүүгч байдаг байсан юм чи. Тэгэхээр яг дээрлэхүүлдэг. Ахтай бол энэ хот бол одоо үнэхээр гайхамшигтай тийм тоглолт бол хийжсэн. Тэгээд 86 онд би Германы тэр химийн цомд дахиад очсон. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө медалийн өмнө медаль төрхийн өмнө 4-р тойрог тэр савил ихтэй таарцсан суглаагаар. Тэгсэндээ дэлхийн 3 удаагийн аврах 2 удаагийн аврах гэдэг байсан. Тэгээд тэр хүнийг би урд жил нь би нэг алтын медалийн төлөө би ялгчихсан. За одоо л энэ хүнийг ялна гэдэг. Тэгээд тоглоод би тэр хүнийг ялсан. Шүүгчийн 5-0 гэсэн харьцаагаар 5 шүүгч цаг сэрэг санал ихтэй ялт өгч. Тэгээд тэгсэн чинь дараа нь гарч ирээд ортод гэж чи заавал аврах болно шүү. Наан нэлгэж болохгүй шүү гэдэг. Тэгээд миний чинь дэлхийн цомын авраг Торстен Кох гэж Германы, Инго Бенски гэж бас дэлхийн цомын авраг ийм мундаг тамирчид байсан германууд олон. Тэгээд би бүгдийг халаад аврах болсон. Тэгээд бас Европын аврагч Эмил Чупрянский гэж бас Болгарын хүн байсан. Бид бүгдийг халаад аврах болсон. Тэгсэн дараа нь тэгээ цаашаа алтан бүс тэмцээнд очсон бас араас дагаад ирсэн. Би тэгээд алтан бүс тэмцээнд бас тэр ортогоо ял 86 бас ялж аврах болж ирсэн. Тэгсээ тэр жил миний дэлхийн авт манай Монголын тамирчид оролцож чадаагүй. Тэгсэн чинь ортоо маань Монголын тамирчин хот ирсэнгүүгээд тэг 3 дахь дэлхийн авраг болоо тэр хүн тэгээ золоо тайлсан байсан. Тэгэхэд бол дэлхийн аврагаас би нэг 2 сарын өмнө тэр хүнийг ялсан байсан. 2 удаа. Тэгээд тэр хүн шууд зодог тайлцсан. Тэгээд би тэрийн 4 тоглоод 2-2 болоод тэгээд бас очоод тэгээд ядаж хожигдгүй байхад хожигдсон бол бас харамсах юмгүй. Очоогүй болохоор тэгээд дараа нь зохиолч Даштаруугаан гэрүүлийн хүн итгэлэгч тэр үед Англид одоо радиогийн диктор хүн шүү дээ Английн нэвтрүүлэгч. Тэгээд итгэлэгч маань тэр орто ярьцлага өгсөн мэн лээ тэгээд Монголын инх хот ирсэнгүү тэгээд эхлээд юу тэмцээн эхэлж байхад та дахиад авраг болох гэхэд авраг бол нэг өрсөлдөгч ирнэ Монголоос ирнэ гэж хэлж байсан мэн лээ. Тэгээд дараа нь дэлхийн авраг болчоо цаадаа ингээд дэлхийн авраг боллоо гэсэн чинь үгүй тэгэлгүй яг хөө тэр хүн ирсэнгүү харамсалтай. Тэгээд ирсэн байсан ч би ялах байсан гэж тийм ярьцлага тэр сонд өгснийг тэр Англиас нь итгэлэгч авчиж надад үзүүлж байсан. Тийм тэр юм би одоо хадгалж авдаг. За энэ хот бит хоёр бол багын найзууд. Тэгээ ер нь бол одоо социалист Монголын тэр үеийн хүүхдүүд, залуучууд урлаг энэ тайзан дээр эсвэл спортын клуб зааланд л одоо ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тэнд бол нөхрөлдөг, найзалдаг ийм л байсан. Манай хүн бол ерөөсөө л байглаасаа л одоо яг л нэг тийм тэмцэгч их тийм шудраг урагшаага үргэж тэмүүлж явдаг ийм амьдралаар амьдардаг тийм залуу байсан. Тэгээд бол багасаа бас боксing дугуйлангаар хичээлж явсаргаад одоо улсын шигшээ багт орсон. Найзаар их бахархдаг байлаа. Миний найз боксч ингээл ярьдаг. Би тухайн үед бол бас өчлөөд бүх самбогоор хичээлдэг байсан. Мөн хөл өмгөөр бас өвчлөсөн тийм байсан үйл дээ. Ер нь бол тэр үеийн залуучууд урлаг спортыг бол ихвчлэн хослуулдаг тийм үе байсан. Сайхан самбуу ерөнхийлөгч одоо манай бокс холбооны ерөнхийлөгч одоо миний найз. Тэр хүн одоо их спортын сэтгэлтэй. Тэгээд намайг 88 онд сайхан самбуу маань Олимпиас медаль аваад ирж байгаа найдар дундаас маань ганц сайхан самбууд ирээл алуу хөтөө явж найз нь чих ядарсан. Сайхан хоньны сайхан шөлөө гэж намайг бүр нутгийнхаа таварч дээр очиж надад хоньны хорог хийж өгч сайхан хоньны шөл гэж сэтжсэн. Тэгээд тэр хүн сайхан самбуу дараа нь боксыг их үздэг, боксыг дэмждэг, спортыг дэмждэг хүн байдаг. Спортын аль ч төрлийг дэмждэг. Тэгээд сайхан самбуу маань намайг
тэг бокс холбооны ерөнхийлөгч болоод маш олон шүүгч нарыг бэлдсэн. Одоо манай монголчин Азийн шүүгчд 10 байна. Тэгэл Отгон Байрах хамгаалга авъя да. Отгон Байрах юу яагаад араасаа Батүлэг ах гам болд бид гурвыг дагуулад тэрний дараагаар сайхан самбуу надаас тэр зөвлөгөөг авч ингэж болд юм ээ гэдэг мэдээд холбооны ерөнхийлөгч өөрөө хөрөнгө зарж тэр шалгалт авдаг хүмүүсийг тэр одоо комиссийг тэр чигээр Монголд тавьчирч Монгол шалгалт авахгүйлаад Монголд Азийн 10 шүүгч бэлдсэн. Тэрнээс одоо Мягмар Сүрэн Нандагжив Баясгалан гурав маань одоо бас олон улсын зөвхөн Азийн биш олон улсын яг миний хэмжээний шүүгч нар болсон. Тэгээд 88 оны Сөүлийн Олимпийн үеэр би найзыгаа хараа сууж исэн. Үнэхээр маш том давааг давсан. Ер нь одоо гэртээ бол би сэтгэл догтлоод өстой нэг гараа нөгөө гараараа бариад үзчихсэн санагддгийн. Тэгээд яг тэр хүрэл медалийн төлөө тоглолтын дээр одоо манай бүх гэр бүл найз нөхд ингээл хамт зургтынхаа өмнө суугаад үзчихсэн тэр үед одоо яг хүрэл медаль авсныхан дараа бол одоо өөрөө ирэхгүй уйлсан байсан. Тэр бол тэртээ тэгвэл монголчуудын хувьд бол одоо нүүр тахсан ганц медаль тэр байсан. Сайхан байсан. Мэдээж ганцаараа медальтай ирсэн. Их орноо аварсан. Тэгэхэд ерөө би медаль аваагүй бол Монгол улс бас медаль авч хуугаар хоцрох тийм тохиолдол болчиход байсан яг тэр үед. кг-ийн жинд 39 боксчин өрсөлдснөөс манай олон улсын хэмжээний мастер Инхбат эхлээд хуцмар гэж дараа нь Венесуелийн тамирчин Гресийг оноогоор ялсан тоглолт энд болж байна. Инхбат 3 дугаар тойрогт Унгарийн боксчин Турууг цэвэрлж 4 дугаар тойрогт Мароккийн Маржунаг оноогоор ялсан тоглолт явуулжээ. Инхбат энэ ялалтаараа хүрэл медалийн болцол хангаж шөвгийн дөрөвт үлдээд мөнгөн медалийн төлөө Шведийн Граммитэй тоглож оноогоор ялагдсан байсан. Инхбат энэ ялалтаараа хүрэл медалийн болцол хангаж шөвгийн дөрөвт үлдээд мөнгөн медалийн төлөө Шведийн Граммитэй тоглож оноогоор ялагдсан байсан. Монголчуудын хувьд бол маш ширүүн болж өнгөрсөн. Их хүнд хэцүү тулааны туулж байж ганц медальтай ирсэн юм олимп гэж түүхэнд үлдэнэ. Тэгээд одоо яг би ширээ дээр байсан үзэг цаасаа нийлүүлээд тамирчны ялалт хэмтхэн олдсонгүй гэсэн тийм нэг мөр бичснээр сандгийг. Тэгээд л одоо яг тэр үеийн энэ одоо сэтгэгдэл мэдрэмжээс тун утахгүй яг энэ шүлэг бол зохиогдсон. Энэ утгаараа бол ялцчгүй одоо би өөрийн найз гавь тамирчин боксчин хот анх зориулсан дуу юм байна. Тэгээд 2-3 жилийн дараа харин ая орсон. Тэгээд дахиад бас нэг 2-3 жил болж ээж анх студийн бичлэгт орж байж тэгээд үзэгчдийн хүртэл болсон юм дуу. Ер нь одоогоос 18 жилийн өмнө анх зохиогдсон юм дуу байна. Хотын хөгөө те урд нь олимпийн медальтай болсоо дандаа хөдөөнөөс ирсэн богчууд хөдөө өссөн бяртаа тийм усуд. Тэгэхээр би ч хотод төрсэн хотын хөгд. Тэгэл тэр хот дотроо бүр төмөр зам хөгд. Тэгээд медаль аваад ирсэн. Тэгээд яг тэгээд тамирчин болоод ирэхэд ингээл спорт урлагийнхан ч одоо их нэг нэгнийгаа мэддэг болдог. Тэгээд жаргалсайхан маань тэр үед надад энэ дууг надад зориулж зохиосон юм байна лээ. Тэгээд надад нэг удаа гудамжинд таарлаад жаргалсайхан маань хэлж ирсэн. Энэ дууг одоо баталж өгдөг үү? Тэгээ сайхан алга нүдэнтэйг яасаж чинь эн чи ямар үнэ юм уу?
энэ дуу гэж одоо батлахгүй над үгээ солио гэдэг гэсэн би тэр чигээр ингээд дуулчлаа шүү. Тэгээ одоо би бас ингээд янзлж байгаа. Бас нэг явж наа сонсуулаад уртынх нь одоо ийм болгож байгаа гэдэг. Одоо тэр арчсан холбооны байран дээр арчлэр үед гарч эхэлж байсан үед тийш явж нэг зааланд надад сонсгож байсан. Би тэг жаал сайхан маань ундаг дуучин агуу би хөндлөж одоо тэр үнэ. Тэгээ одоо яг хөө энэ бол зөвхөн энэ хотод зохиогдсон хэдий ч гэсэн одоо Монголын тамирчдын хувьд бол одоо бас сонсох дуртай, дуулах дуртай дууных нь нэг болсон гэдэгт би их баярлж авдаг юм да. Хэмтхэн одоо